өдрийн мэндийг хүргэе. Намайг Шатрхуу гэдэг. Би Европ сертификаттай Quantum Healer буюу энергийн биеийг ангаагч, зохиолч, ментор хүн байгаа. За өнөөдөр би та бүгдтэйгээ маш чухал сэдвийн талаар ярихыг хүсэж байна. Энэ талаар мэдлэгийг хүн болгон дор бүрнээ олж авах хэрэгтэй, мэддэг байх хэрэгтэй. Энийг мэдгүйгээсээ болоод маш их асуудалд орчихсон явж байгаа хэцүү байдлуудад хүнд одоо амьдралын асуудлуудтай, эрүүл мэндийн асуудлуудтай, санхүүгийн асуудлуудтай явж байгаа хүмүүсүүд маш их байгаа. Ямар ч ад жаргалыг мэдрэхгүй тийм ээ. Ад жаргал битгий хэл ямар ч одоо өөдрөг үзэл байхгүй тийм ээ. Гэгээлгээр ирээдүгөө харж чадахгүй, өөртөө итгэж чадахгүй амьдралыг зүхээд явж байгаа маш их хүмүүсүүд байгаа. Хүмүүс яагаад ийм байдалд орж ийн? Яагаад вэ гэх юм бол тэдгээр хүмүүс энэ хамгийн чухал мэдлгүүд нь байдгүйгээс болоод энэ амьдралд төөрч яваа ад жаргалгүй хүмүүсүүд маш их байгаад байгаа. Тэгээд яг хангалттай хүнд туршлагуудыг үзээд тэгээ дээд би ингээд дохио өгөөд одоо ингээд босоо одоо энэ байдлаас салах хэрэгтэй байна. Одоо энэ байдлаа өөрчилж сэр гэж энэ дохиог нь ойлгож мэдэрч байгаа хүмүүсд маань одоо энэ нөгөө хувь хүний хөгжил ч юм уу тийм ээ за бүр гүнзгийрүүлээд одоо сүнслэг оршихуй энерги гэдэг энэ зүйлүүдийг сонирхоод эхэлж байгаа. Яагаад вэ гэвэл тэдгээр хүмүүсүүдийн сэрэх цаг нь болчихсон байгаа болохоор тэр. Ойрын хэдэн жил болвол энэ том сэдв энэ маш их нууцлаг сэдв олон 100 мянган жилээр нь нууцсан байсан энэ том сэдв одоо ашиггүй ил гарч эхэлж хүмүүс энэ сэдвүүдийг сонирхож эхэлж байна. Энэ талаарх мэдлгүүд ч гэсэн ил гарч эхэлж байна. Хамгийн гайхалтай, хамгийн сайхан. За өнөөдөр би та бүгдтэйгээ юуны талаар ярихыг хүссэн бэ гэх юм бол хүмүүсүүдийн одоо маш их хэлж ярьдаг одоо хар цагаан хил ам сүнснүүд, сүрэг биетүүд, чөтгөрүүд, алмсууд тийм ээ юу гэдэг одоо тэр нөгөө сүрэг биетүүд эдгээр зүйлүүд болвол зүгээр хүүхэлдэйн кинон дээр, үлгэр домог дээр гардаг, кинон дээр гардаг зүйлүүд зөвхөн биш. Энэ зүйлүүд бол өдөр тутмын бидний энэ амьдрал дээр оршин байдаг бодит зүйлсүүд. Гагцхүү тэднийг бол хардаг, мэдэрдэг, мэдрэхүү маань дийлэн хүмүүсүүдэд хаалттай байгаад байдаг. Тэр сүрэг биесүүдийг зүгээр яг ингээ хардаг хүмүүсүүд бас биш дээ. Маш бага тоон цөтгөр хардаг хүмүүсүүд би. Дийлэнх хүмүүсүүд яг мэдрэмж өндөртэй хүмүүсүүд нь тэр сүрэг биесүүдийг бол мэдэрдэг байгаад. Яг бодитоор хардггүй ч гэсэн. Гэтэ яг өөрийнхөө мэлмиг 3 дахь мэлмиг сайн нээгээд тэгээд өөр хэмжээс рүү очиж чаддаг хүмүүсүүд маань болол эдгээр биесүүдийг нь бол бодитоор бас харж чаддаг байгаа. Тийм болохоор энэ сэдвийн талаар өнөөдөр ярихыг хүсэж байна. Ямар замаар яагаад эдгээр биесүүд хүний бие рүү нэвтэрч ордог талаар мэдээлэл та бүгдтэйг би мэдээллийг хуваалцахыг хүсэж байна. Энэ бол мэдээлэл биш, мэдлэг байгаа. Тэгээд тэр сүрэг биесүүд маань бол нэрэгт нүдэнд үзэгддэггүй байх нь тийм ээ. Бид нар бол энэ 3D хэмжээс буюу энэ simulation, matrix одоо энгийн үгээр тайлбарж хэлэх юм бол ийм тийм компьютерийн маш өндөр хэмжээст том хэмжээс зохион байгуулагдчихсан байгаа том систем дотор бид нар амьдраад байгаа байхгүй юу?
одоо компьютер шиг одоо компьютер л байгаа юм одоо маш агуу тийм том компьютер байгаа байхгүй. Энийг ингээ яг ингээд махчиж тайлбарж хэлэхэд бол жоохон хүндөвтөр. Тэгээ ялангуяа анх удаа сонсож байгаа хүмүүс бол ойлгоход бас биднэрт бас маш хэцүү. За тэгээ Matrix кино гэж за ерөнхийдөө ингээд энэ сэдвийн талаар нэлээд судалгаа хийж сонирхсан мэдлэгтэй байгаа хүмүүсүүд бол намайг юу яриад байгааг ойлгож байгаа. Гэтэ мэдэхгүй хүмүүсүүд ч гэсэн байх хэмжээний ойлголтуудыг одоо өгч эхлэх хэрэгтэй байгаа. За тэгэхээр юу гэсэн үг вэ? 3D хэмжээс 3 dimension буюу 3D хэмжээс Matrix simulation simulaц гэж яриад байгаа шүү дээ, тийм ээ. Компьютерийн одоо нөгөө тоглоомнууд гэдэг чинь хүмүүс одоо нөгөө нэг юу гэж яриад байдаг л нөгөө янз бүрийн тоглоомнууд одоо компьютер тоглоом тэнд одоо хүмүүс байгаа л тэгээд хот бараал тий ингээл хоорондоо байлдаад ч юм уу ингээл янз бүрийн компьютерийн тоглоомнууд зөндөл байдаг шүү дээ тий одоо маш олон хүмүүс тоглодог. Яг л тэр шиг гэсэн үг байхгүй. Бид нар ийм том illusion том ийм тоглоом цирк дотор өөрөөсөө ч мэдэлгүй нэг дүрийг эсгээд явж байгаа байхгүй. Бүтээгээд явж байгаа байхгүй. За тэгээд маш том сэдвийн талаар сая хүндчлүүлээд энэ талаар өнөөдөр жоохон ярих цаг нараа болоогүй л дээ. Гэхдээ яг энэ сэдвийн талаар дурдаад өнгөрье. За яг мэдээж хэрэг ярьсан юм чи одоо тэгээд богинохоо хэмжээнд энэ сэдвээ мэдлэгийг өгөөд дуусгая. За тэгэхээр яг нь тэгэхээр бидний нүдэнд үзэгдэж байгаа энэ зүйлүүд болвол бүгд одоо бодит биш. За энийг одоо ингээд бүр сонсоод одоо ямар ч ойлголтгүй явж байгаа хүмүүсүүд одоо ингээд тэ намайг солиорчиж одоо юу яриад байна мэн ингээд бодож байгаа хэрэг. За тэгээд одоо нөгөөний сэрэлт хүн төрлөختний сэрэлт гэдэг зүйл явагдаад байгаа тийм ээ. Ухамсарын сэрэлт явагдаад байгаа тийм ээ. Сэрсэн хүн гэж яг юу хэлээд байгаа юм бэ тийм ээ? Тэр маань бол энэ хараа энэ яг энэ 3D хэмжээс матриксаас сэрж байгаа хүмүүсүүдийг жинхэнэ сэрсэн хүмүүс гэж хэлээд байгаа байхгүй юу? Юу гэсэн үг вэ гэхээр яг ямар систем дотор амьдраад байгаа, ямар тоглоом цирк донд амьдраад байгаа энэ бүх зүйлүүд бүх зохиомол юм байна штэ гэдгийг ойлгож эхэлж байгаа хүмүүсийг жинхэнэ сэрж байгаа хүмүүсүүд гэж хэлж байгаамаа. Ямар их худал хуурмаг донд бид нар амьдарч байгаа тийм ээ. Бидний тархийг яаж кодлж, програмчилж бидний энэ нөгөө амьдралыг үзэх үзэлт ямар худал хуурмаг програмыг суулгаад бид нар амьдралыг бусдыг яаж буруугаар харж байгааг ойлгож байгаа хүмүүсүүдийг сэрж байгаа хүмүүсүүд гэж нэрлэдэг байна. Тэгээ энэ маань бол мэдээж хэрэг маш агсан түвшний ухамсарын өндөр түвшин байгаа л да. Тэгээд энд хүрнэ гэдэг болвол хүнээс маш их төвчээр, ухаан, зориг, үнэтэй нүүр тулгарах маш олон одоо эргэн тойрныхоо найз нөхөд гэр бүлийнхэн хүмүүсүүдээс хүртэл холбоогоо таслах тий одоо таслах нь ч юм дээ. Тэгтээ бүр таслах шаардлагатай үед ч гэсэн гардаг. Яагаад гэвэл тэр хүмүүсүүд энэ нөгөө жүжигэндээ маш гүнзгий автчихсан эндээ бүр нөгөө итгэчихсэн тий өөрсдөө энэ нөгөө жүжигэндээ олж авсан байр суурьндаа бүр гүн автчихсан тэрнээсээ салах сонирхолгүй үнэтэй нүүр тулгарах сонирхолгүй өөр дөөрэ жинхэнэ ажлыг хийх сонирхолгүй ийм хүмүүсүүд байгаа үед хүмүүсүүд маань ухамсараад хэлээд өөрийнхөө энергийг дэвшлүүлээд ирэнгүүт нөгөө хүмүүсүүдийн хамгийн бидний ойлгохтны хайртай хайрлаж ирсэн, итгэж ирсэн хүмүүсүүдтэй ойлголцох боломжгүй болоод ирэнгүүт автоматар угаасаа ингээд эргэн тойрноо өөрчлөх шаардлагатай болж байгаа байхгүй. Тэгээ яг эргэн тойрноо өөрчлөөд тий салах ёстой сөрөг хүмүүсүүдээсээ салаад ирэнгүүт яг амьдралд нь шинэ орон зай гараад ирж байна шүү. Тийм ээ. Тэгэхээр яг тэр орон зайг нь нөхөх өөр хүмүүсүүд орж ирнэ гэсэн үг. Тэр хүмүүсүүд маань илүү их бидний энергитэй таарсан, ухамсарын түвшинтэй таарсан,
бидний амьдралдаа баримтлагдаг зарчмуудтай таарсан тэ ойрлогон хүмүүсүүдтэй бид нэр одоо татагдаж нийлж найзалж нөхөрлөж хайрлаж одоо дурлалцаж тэ хийж бүтээж эхэлдэг байхгүй. За тэгээд за энэ сэдвийн талаар би тэгж жаагаад өөр бичлэг дээр ярив. Өнөөдөр бол би өөр бас чухал сэдвийн талаар ярих гэсэн юм аа. Тэр маань юу гэхээр харин тэр одоо энэ хил ам, цагаан хил ам, энэ сүрэг биетүүдийн дайралтын талаар ярих гэсэн. Яаж тэд нар одоо бидний бие рүү ордгоо тийм ээ? Нэвтрэн ордгоо сүрэг бидний энерги бие рүү болоод энэ махан бие рүү, энэ бодлын бие рүү, сэтгэлийн бие рүү нэвтэрч ордгоо. Яаж бидний амьдралд нөлөөлдгөө гэдэг талаар ярих гэдэг. За тэгээд энийг бас ярихын тулд бас өөр юм том сэдвүүдийг бас хальт дурлах шаардлагатай байна л да. Эдгээр зүйлүүд бол ингээд нүдэнд үзэгдэхгүй одоо энергийн түвшинд байгаа биетүүд байгаа байхгүй тийм ээ. Хар хиламууд, чөтгөрүүд, сүнснүүд, сүрэг биетүүд бид нар бол бид нар ч бол нийл дайралтын дунд бөөн атак дайралтын дунд амьдарч байгаа. Бидний нүдэнд үл үзэгдэх болоод үзэгдэх биетүүд дайрч байдаг. Тийм ээ. За нүдэнд үзэгдэхгүй дайралтуудыг та нартай бол дурдсан. Нүдэнд үзэгдэх дайралтуудаас нь ярьж өгье. За шууд мэдээж хэрэг биднэрт нөлөөлж өдөр тутмын амьдралд ингээл нөлөөж байдаг одоо маш уур уцаартай, догшин, хил амтай, драматай хүмүүс биднэрт шууд байдлаар сөргөөр нөлөөлж байдаг. Биднэрт сөрөг үгсүүдийг хэлдэг, бидний гондоодог, тийм ээ. Сэтгэлийг шархлуулдаг, тэ биднээс урвдаг, биднийг хуурдаг, тэ ингээд маш сөрөг байдлуудаар нөлөөлдөг хүмүүсүүд бий. За тэгээд дараа нь болоод энэ нөгөө мэдээ, телевизийн мэдээ, сонин, сэтгүүл, радио, дуу хөгжмүүд, кинонууд, тийм ээ. За тэгээд уран зургууд ч юм уу, тийм ээ, номнууд ч юм уу, болсон болоогүй бөө багш нар, лам нар ч юм уу, тийм ээ. Шашнууд ч юм уу, тийм ээ. За тэгээд өөр янз бүрийн одоо энэ нөгөө символууд байгаа шүү дээ, тий. Тэр мэр зүйлүүд чинь ингээд шууд бид нарт бас ингээд сөргөөр нөлөө үзүүлж байдаг. Бидний атаклж байдаг байхгүй. Сошиал медиа бас байна шүү дээ. Энэ бүх зүйл бол сошиал медиа, энэ ньюсүүд, мэдээ чинь болоод бидний бодлыг кодлох, програмчлах зорилготойгоор явагдаж байдаг. За бидний энэ бодлыг програмчилж байгаа юм чинь, нөлөөлж байгаа юм чинь яг бидний сэтгэл зүйн шууд нөлөөлж эхэлнэ гэсэн үг. Сэтгэл зүйд нөлөөлөд иглэнгүүт мэдээж яг тэр дайралтаа сөрөг болохоор сөрөг бодлоо, сөрөг сэтгэл хөдлөлөд ингээд ирэнгүүт шууд бидний энерги доошилж ирж унаж эхэлдэг байгаа. Тийм болохоор бид нар энэ байнгын өдөр тутмын цаг, минут болгонд дайралтын дунд амьдарч байдаг гэдгийг хүн төрөлхтөө одоо ойлгож ухамсарлах хэрэгтэй. Нүдэнд үзэгдэх болоод үл үзэгдэх зүйлсүүд байгаа даа. За тийм болохоор өнөөдөр одоо би нүдэнд үл үзэгдэх энэ сөрөг биетүүд, энэ хар хил ам, энэ чөтгөрүүд юу гэдэг энэ зүйлсүүдийн талаар ярихыг хүсэж байна. Яг эдгээр зүйлүүд бол бүгд бодит зүйлсүүд. Бид нар бол ерөөсөө fiction, science fiction ч юм уу тийм ээ, нэг тийм өдгөр домог дээр гарч идэг зүйл биш. Бодит амьдрал дээр өдөр болгон бид нартай тулгараад бид нарыг дайраад бидний энергийг сорох гээд бидний энергийн бие рүү нэвтэрч орох гээд байж идэг зүйлүүд байгаа даа. За тэдгээр биетүүд яаж бидний бие рүү ордог вэ? Хит хэдэн үе шатлалтаагаар ордог байгаа даа. За тэр маань болвол хамгийн эхний зүйл болвол бид нар хүнд итгэж байна, хүнд зүрх сэтгэлээ нээж өгч байна, бид нар хүнд өөрсдийн зүрхийг нээж өгч байна. Тэдгээр хүмүүсүүдийг бид нар ингээд өөрсдийнхөө амьдрал руу дуудаад оруулж ирж байгаа гэсэн үг байхгүй тийм ээ. За тэдгээр хүмүүсүүд хэн байх вэ? Мэдээж хэрэг бидний төрсэн гэр бүлүүд байдаг. Тэднэрс бол шууд бид нар бол зүрх сэтгэлээ нээж өгдөг. Тийм ээ, мэдээж хамгийн ойр хүмүүсүүд. Эцэг эхүүд, үр хүүхдүүд, ах эгч нар, дүү нар, эмээ өвөө
гэд хүмүүсүүд байгаа даа тийм ээ. Тэднэрт бол бид нар бол шууд хайрладаг. Тэгээд тэднэрт бол бид нар итгэдэг. Тэднэрт бид нар бол зүрх сэтгэлээ нээж өгдөг. Ингэнгүүт яах вэ? Шууд энергийн түвшинд холбоосод үүсч эхэлдэг. Тэгэнгүүт тэдгээр хүмүүсүүд бидний амьдралд маш их нөлөөтэй байдаг тийм үү? Эцэг эхүүд, ойр дотны ах эгч нар, эмээ өвгөн нар бидний амьдралд шууд нөлөөтэй шүү дээ. Тэдний хэлж байгаа үгсүүд бид нар шууд нөлөө үзүүлдэг. Тийм ээ? Өөр хүүхдүүд бидний амьдралд шууд нөлөө үзүүлж байдаг. Тэдний хандлага, тэдний хэлж байгаа үгс, байдал. За тэгээд өөр найз нөхдөд сүүлд нь бид нар ингээд сургууль цэцэрлэгт ороод ирэнгүүт найз нөхдөдтэй болдог. Тэгээд мэдээж хэрэг найз нөхдөдтэй итгэж эхэлдэг, сэтгэлээ уудалж эхэлдэг, тийм ээ. Найз нөхдөдийг хайрлаж эхэлдэг, тийм. Ингэнгүүт бас л тэдгээр хүмүүсүүдтэй холбоосод үүсэж эхэлж байдаг. Энергийн түвшинд нэрэнд үл үзэгдэх. Тэгээд яг хаа ингээл дээшлэх тусам бид нар ингээл өөр олон ингээл ажлын байрын найз нөхдөд ч юм уу сургуулийн их сургуулийн ингээл тийм ээ байрны ч юм уу тийм ээ хөрш мөрш гэд инээтрийгээд маш олон хүмүүсүүдтэй ингээд найз нөхдөд болж эхэлдэг байгаа даа тийм бид нар ингээ өөрсдийнхөө үд хаалгыг нээж өгдөг байгаа даа өөр хүмүүсүүд тийм ээ хэрэг бид нар өөрсдөө ойртуулахгүй юу дотнд байх уу сэтгэлээ нээх үү зүрх сэтгэл нээх үү үгүй юу гэд бас мэдээж энэ хэрэг найз залуу найз охин, нөхөр, эхнэр гэд эдгээр хүмүүсүүд байгаа. Эдгээр хүмүүсүүдээр дамжуулан эдгээр хүмүүсүүдийн нөлөө биднэрт маш их байдаг. Шууд нөлөөтэй байж байгаа. Хэрвээ бид нар гэр бүлийнхэнтэйгээ ойлголцдоггүй, хайртай хүмүүсүүдтэйгээ ойлголцдоггүй, найз нөхдөдтэйгээ ойлголцдоггүй байхлаар яг муудалцдаг ч юм уу, тийм ээ? Янз бүрийн үл ойлголцол энэ төр үүсгээр бид нар яадаг шууд хэцүү байдал руу ордог штеп. Гомдож эхэлдэг, тийм ээ хаагдаж эхэлдэг, цөхөрч эхэлдэг, шаналж эхэлдэг, итгэл найдвараа алдаж эхэлдэг, өөртөө итгэлээ алдаж эхэлдэг байгаа штеп. Эн чинь юу илэрхийлээд байна вэ гэх юм бол эдгээр хүмүүсүүдээр дамжуулан тэдгээр бидний яриад байдаг хар цагаан хил амнууд болоод сүрэг бийсүү чөтгөрүүд нэвтэрч орох бас боломжтой. Тэдгээр зүйлүүд бидний бие рүү шууд нэвтэрч орох боломжтой. Эсвэл бол бидний хамгийн дотны ойр дотны хүмүүсүүдээр дамжуулан бидний энерги бие рүү орж бидний энергиээр хоолдож бидний энергийг сорж амьдардаг байгаа даа. Гэдгийг хүмүүсд ойлгох хэрэгтэй. За энийг ойлгочихсон болвол таны эргэн тойрон таны итгэдэг хүмүүсүүд чинь бүгдээрээ танд сайн сайхныг хүсдэг чин сэтгэлээс шүү. Дүр эсгэлтийн талаар би яриаг. Чин сэтгэлээсээ таныг хайрладаг, яг байгаагаар чинь хайрладаг, байрлагаагаар чинь хүлээн зөвшөөрдөг. Өөрийг чинь дэмждэг, хүсэл мөрөөдөл зорилгыг чинь ойлгодог, дэмждэг. Өөрт чинь үнэхээр чин сэтгэлээсээ сайн сайхныг хүсдэг, өөр чинь хад жаргалтай сайн сайхан байгаад баярладаг, талархдаг ийм хүмүүсүүд байна уу? Эсвэл үгүй юу? Энэ бодол маш чухал зүйл байна. Энэ мэдлэг хүмүүсд байдаггүй. Одоо ингээд нөгөө ламд очоод ч юм уу, бөөнд ч юм очоод үзүүлэнгүүт за нэг тэр нэг хүний хар хил ам ирсэн байна гэдэг хэлдэг тийм ээ. Энэ маань бол ганц хар илгийн хүмүүсүүдээс биш. Бас бидний маш ойрын дотны хүмүүсүүдээс байх магадaltaй. За тэгээд тэдгээр хүмүүсүүд маань нэгт өөрсдөө үнэхээр ухамсартайгаар өөр чинь сайн сайхныг хүсэж байна уу? Үгүй болвол бас энэ бодол мэдрэмжийг тэдгээр хүмүүсүүд хаанаас авч байгаа вэ гэдэг нь маш чухал байна. Тэдгээр хүмүүсүүд рүү хэн ямар битүүд холбогдсон байгаад байна? Тэгээд тэдгээр битүүд нь үдэнд мэдээж хэрэг үл үзэгдэх битүүд байгаад байгаа болохоор өөрлөө чинь хэрвээ нэвтэрч чадах, өөр чинь энерги маш хүчтэй өндөр түвшинд байгаад байгаа бол сүрэг битүүд ялангуяа ийм хүмүүсүүдийг агнж байдаг. Энэ хүмүүсүүд рүү бүр нэвтэрч орох гэж, энергийг сорох гэж, энергийг доошлуулах гэж
тийм өндөр түвшинд очичихгүй, энэ өндөр мэдлгүүдийг олоод авчихгүй, бусдад эргээр нөлөөлөд эхэлчихгүй, энэ үнэн мэдлгүүдийн талаар яриад эхэлчихгүй гэдэгт маш их айдаг болохоор энэ хүмүүсүүд рүү маш их атакийг явуулж эхэлдэг байна. Тэгээд яг тэдгээр хүмүүсүүд яг энергийн төвшөнд өөр дээр хийх ажлаа маш хийгээд маш хүчрхэг болчихсон. Болохоор эдгээр хүмүүсүүд рүү нэвтэрч орж чадахгүй болохоор тэдгээр хүмүүсүүд эргэн тойрных нь ойр дотных хүмүүсүүдийг энэ сүнсэнд сөрөг битүүд ашиглаж эхэлдэг гэсэн. Тэгээд яг ойр дотныхоо хүмүүсүүдийн сул талуудыг нь олж ашиглаж авна гэсэн. Хэрвээ ингээд хил ам их дуртай, хүний муу дуртай, ховж ярих дуртай ч тийм ээ. Иймэрхүү зан чанарт дуртай байд энэ зан чанаруудад давамгаалсан байх юм бол энэ зан чанаруудыг нь ашиглаад тий энэ зан чанаруудыг илүү их ингээд давамгаалуулж эхэлдэг байгаа. Зарим нэг нь яг хар тамхи хэрэглэх дуртай, арх хэрэглэх уух дуртай, алкогол хэрэглэх дуртай ч юм уу тийм ээ. За тэгээ өөр юу ах одоо янз бүрийн порн одоо тий одоо сексийн хамааралтай болчихсон тий бүр ингээд нэгт чакран бүр маш их идэвхжчихсэн ингээд өөрийгөө контролдож чадахгүй болчихсон ингээд дандаа л ингээд хүүхэнтэй унтаж хөвтөд явж байгаа сонирхолтой эсвэл залуучуудтай унтаж хөвтөд явж байгаа сонирхолтой маш их тийм зугаа цэнгэлхөө зэгдэх дуртай ч юм уу тийм ээ ингээд мөрөөдө тоглоом дуртай ч юм уу ингээд янз бүрийн сөрөг сул талуудыг нь ашиглаж тэдгээр сөрөг битүү тэдгээр хүмүүсд рүү явж ордог. Та нар мэдэж байгаа угаасаа иймэрхүү зүйлүүдийг хэрэгэлдэг хүмүүс эргэн тойрныхаа хүмүүсүүдийг маш их заваадаг. Тэ хулгай яадаг, худлаа ярьдаг. Тийм ээ, эсвэл шүүмжилдэг, хил ам байнга хийдэг, хайдаг, зүгээр бүр ерөөсөө ингээ хүнийг шүүмжлээл тийм ээ дургуугийн хүрэх гээл ингээ бүр нэг тийм хүмүүсд байдаг штеп. Тэ зүгээр байж чадахгүй бүр ерөөсөө тайван байх гэхээр ерөөс байж чаддаггүй бүр ингээд нэг сайхан болоод ирэнгүү заавал нэг юм хийж буруу юм хийж ч юм уу хүнийг уурлуулж юм уу уцаарлуулж иж ингэж бахан ханддаг хил ам заавал нэг тийм ховжийг хөөцөлдөж байж бахан хандаг ч юм тийм хүмүүс. Тэтгэр хүмүүсийн цаана энэ сөрөг битүүд яваад байгаа аахгүй юм төгрүүд яваад байгаа аахгүй юу. За нэгт иймэрхүү байдлуудаар энэ сөрөг битүүд болоод бидний бие рүү ингэж нэвтэрч орох гэж эсвэл хүмүүсүүдийн бие рүү ингэж нэвтэрч ордог байгаа даа. Дараагийн арга зам бид нар харин ингэж бас өөр хүмүүсүүд ингэж шинэ хүмүүсүүдэд танилцуулаарэ тэдгээр хүмүүсүүд ингэ үд хаалгаа нээж өгөө сэтгэлээ нээдэг. Тэнгүүд зарим хүмүүсүүд маш их атаархуй байдаг. Атаархуй зантай. Атаархуй зантай хүмүүсүүдээс ерөнхийдөө бодол маш холоор явж явах хэрэгтэй. Ийм хүмүүсүүд харин маш их атаархуй байдлаараа одоо өөрийнхөө атаархуй хүмүүсүүд яг хиндэж сайн сайхныг хүсдэггүй. Өөрөө л хамгийн сайхан байх гад өөрөөс нь жоох илүү явах гээд байгаа хүмүүсүүдэд маш дургу байдаг. Тийм хүмүүсүүдийг харахаар нүдэн бүр хорсоод ам нь бүр зартнаад байдаг. Тэгээд тийм хүмүүсүүд яг мэдээж хэрэг хүмүүсийн талаар муу ярина муу хүсэх нь ойлгомжтой. Тэнгүүд яг тэр хүмүүсд шууд юм муу бодлуудыг нөгөө өөр хүмүүсүүд рүү явуулж яадаг байхгүй атаархдаг хүмүүсүүд рүү. За ийм атаархдаг иймэрхүү энергиудыг бол зарим бидрүүлөө нэвтэрч орно, бидрүүлөө зарим нэвтэрч орч чаддаггүй байгаа даа. Ямар энергиуд нэвтэрч ордог вэ гэх юм бол ялангуяа хүмүүс маань өөр дээр ажиллаа хийгээд маш их ухамсарын түвшин өндөр байгаа, энергийн түвшин өндөр байгаа тохиолдлуудад бодвол тийм хар хил гадны хил амууд бол наалтах нь бол одоо ялангуяа бүр ингэж хол хүмүүсүүдийн тэр хил амууд бол хэр барагтаа нэвтэрч ордоггүй байгаа даа. Ямар үед нэвтэрч ордог вэ гэхлээр зүрх сэтгэлээ нээж өгөх үед яагаад гэвэл бид нар тэрдгээр хүмүүсүүд рүү холбоос үүсгэж энергийн түвшинд ганцхан энергийн түвшинд биш мэдээж хэрэг бид нар найз нөхдийн түвшинд холбоос үүсэж байгаа гэсэн үг байхгүй тий. Тэдгээр хүмүүсүүд маань хэрвээ бид нар ингээд цайлхан байгаад тэдгээр хүмүүсүүд итгээд сайн хүн гэж хараад тий. Тэгтэл нөгөө хүмүүсүүдийн маань яг үнэн байдал нь болвол маш атаархуу, залтай, хуурамч тий худлаа тэгээд нэг л сайн хүний дүр эсэгдэг, сайн найзын дүр эсэгдэг ч юм уу, сайн найз залуу нөхөр эхнэрийн дүр эсэгдэг. Тэгтэл цаад санаа нь хорон санаатай дандаа муу сорж явдаг, муу хүсэж явдаг. Энэ байдлаараа
сайн хүмүүсүүдийн өндөр энергиудыг сорох санаатай тийм хүмүүсүүдийн хойно ерөнхийдөө бол бисүүд байж байгаа. Сөрөг бисүүд. Энэ хүмүүсүүдээр дамжуулан тухайн хүн рүү сөрөг хил ам, сөрөг энергиуд нэвтэрч ордог гэсэн үг байна. Зүрх сэтгэлээ ялангуяа нээж өгсөн тохиолдлууд. Тийм болохоор бид нар маш их болгоомжтой анхааралтай байх хэрэгтэй. Бидний эргэн тойронд бидний хамгийн дотны хүмүүсүүд үнэхээр тэд нар маань бас сөрөг битүүдэд автагдчихаагүй. Үнэхээр цэвэр ариун хайраар дүүрэн өндөр энергиэр дүүрэн хүмүүсүүд байж чадчихна. Үнэхээр надад сайн сайхныг хүсэж чадчихна. Үнэхээр намайг аз жаргалтай байхад, намайг үнэхээр гоё амжилтанд хүрэхэд ч юм гоё зүйлүүдийг хийж бүтээхэд тэнд маань үнэхээр чин сэтгэлээсээ баярлаж талархаж чадаж байна уугүй юу гэдгийг бид нар ойлгож мэдэж авах хэрэгтэй. Харамсалтай нь маш олон хүмүүсүүд ухамсартай болоод ухамсаргүйгээр хөвчлэн ухамсаргүйгээр тэдгээр хүмүүсүүд маш сөрөг байж байдаг. Тэр чинээгээр биднэрт маш их сөргөөр нөлөөлж байдаг. Тэр чинээгээр бидний энергийг сорж байдаг. Тийм болохоор зүрх сэтгэлээ нээж байгаа үед бас өөр нэг зүйл болвол бихнэр хин нэгнийг өрөвдөх. За ингээ годомжинд явж байтал нэг хүүхэд ч юм уу, нэг хөвшин хүн ч юм уу, тийм ээ. Маш хэцүү байдалтай хангууд яг бид нар тэрийг харангуут өө яана гэл хөөхийдөө гэл ингээл өрөвдөнгөт тэдний цаана байгаа ч юм уу тийм ээ. Энэ отоод байгаа биднийг отоод байдаг энэ сөрөг битүүд бид нар рүү нэвтэрч орох боломжтой болдог. Ягаад гэвэл бидний шууд энерги унчиж байгаа байхгүй. Бид нар хин нэгнийг ингээд өрөвдөх үед зүрх сэтгэл маань ингээд шархлах үед бидний энерги доошолж өгч байдаг. Энэ л байдлыг отоод энэ нүдэнд үзэгддэг сөрөг битүүд бидний хизээ нэг энэ нөгөө үүд хаалгаа нээж өгөх нь үү, хизээ нэг биднийг сэтгэлээр унах нь үү, энергийг доошлох нь үү, энергинд нь цоорхоо гарах нь үү, тэр байдлыг ашиглаад тэр цоорхоогоор нь яваад орё гэсэн сөрөг битүүд байгаа зөндөө байгаа байхгүй юу? Тэгээ энийг хэлж байгаа нь бол хүнийг өрөвдөж болохгүй гэсэн үг биш. Бид нар юм болгон дээр хязгаарыг нь барьж өгч хүний өрөвдсөн ч гэсэн тэрдгээр сөрөг бисүүдэд өөрсдийнхөө үүд хаалгуудыг нээж өгч өөрсдөө энергийг бүр навсамгааж өгөх болохгүй гэсэн үг. Яагаад гэвэл өмнө нь би сая бичлэгийнхаа өмнө нь дурдсанчлан бид нар энэ маш том матрикс симуляц дотор амьдарч байгаа. Тэгэхээр энэ нүдэнд үзэгдэж байгаа энэ яг энэ 3D-д байгаад байгаа энэ бодит зүйл мэд харагдаж байгаа зүйлүүд бодит биш байх магадлалтай. Тийм болохоор бидний энэ анхаарлыг сөрөг зүйл дээр аваач бидний сэтгэлийн шанах сэтгэл зүрхээ нээж өгөхийг бас энэ өрөвдөх сэтгэлийг минь асаах бидний бас энэ айдсыг асаах зорилготойгоор маш олон зүйлүүд энэ тэнхүү ингээд өрнөж байна штэ мэдээ зэтэй гэдэг. Мэдээ бол бидний хамгийн их төгшөөр айдас даваачдаг хамгийн том зүйлүүд. Сошиал медиа бол бидний энэ атаархтыг төрүүлдэг. Тэг бусдаас долоон дор хоосон байгаа мэдрэмж бусдад бидний өөрсдөө харилцуулах энэ сөрөг мэдрэмжүүдийг асааж өгдөг хүчин зүйл байгаа. Энэ мэдрэмжүүдэд автангуут шууд энэ сөрөг битүүд бидний лөө ингээд бүр маш ихээр дайрч давталж эхэлдэг байхгүй. Тэгээ энэ зан чанар дээр ажиллаа хийж өгөхгүй энэ өндөр сөрөг байдлаасаа гарч өгч чадахгүй энерги дэвшлүүлж өгч чадахгүй байгаа тохиолдолд энэ сөрөг битүүд ингээ баг багаар явж орсоор байгаад энерги мөрөнд яваад араа суучдаг байна. Тийм болохоор энэ талаарх мэдлэгийг хүсэж авахыг хүсэж байсан хүмүүсүүд тийм яаж энэ сөрөг бисүүдээс хамгаалах вэ? Яаж энэ сөрөг бисүүд бидний бие рүү яваад орчдгийг болоо гэж гайхаж байсан хүмүүсүүдтэй энэ мэдлэгийг өнөөдрийнхөө бичлэгээр өгөхийг хүслээ. Тэгээд та нарт маань өөр энэ талаарх асуултууд байх юм бол бичлэгийн мандаар бичиж болно. Тэгээд би бас энергийн биетэй ажилдаг хүн энэ сөрөг бисүүдийг бас хүний энергийн биеэс нь гаргаж өгч холдуулж цэвэрлэж ангааж өгдөг байгаа. Энэ хаагдсан байгаа бас чакрануудыг нээж өгдөг байгаа.
трауматай болон бас дадаалдах ухамсартай нь ажилдаг, ихтгэл үнэмшилтэй нь ажилдаг, emotional төвшин, сэтгэл зүйн төвшөнд энэ сөрөг бодлогын төвшөнд ч юм уу тийм ээ махан биеийн төвшөнд гэдэг энэ бүр бүгдийн энэ бүхлээр нь хүнийг ангаах төвшөнд ажилдаг хүн болохоор та нарт маань бас энэ хар хилам наалтсан юм шиг сөрөг битүүд наалтчихсан юм шиг тийм ээ байгаад байгаа санагдаж байвал надтаас холбогдож болно. Энэ зүйлүүдээс чинь би салгаж өгт чинь туслах болно. Тийм болохоор надтаас над руу бичээд session буюу сессионтэй энерги хангаалтыг авах хүсэлтэй хүмүүс байх юм надраас бичээрэй. Тэгээд бас бичлэгийн сүлд бас богдхон хэмжээнд бас мэдээлэл өгөхөд бол яаж энэ сөрөг битүүд орчихсон байгааг мэдэх вэ гэж бас зарим хүмүүсд бодож иж магадгүй тийм ээ. Яаж надад хар цагаан хил ам наалтсан байгааг би бас мэдэх вэ гэж бодож иж хүмүүс бодож иж магадгүй. Эний хариултыг бас товчхон өгчээ. Хэрвээ таны ажил төрөлч нь хөдөлж өгөхгүй, бүтэж өгөхгүй, тэ нэг л сэтгэлийн хямралтай яваад байгаа, нэг л айцтай яваад байгаа, нэг л тайван байдлыг мэдүүлж өгч чадахгүй байгаа, нэг л өөртөө итгэж өгч чадахгүй байгаа, нэг маш их тийм ядралтын байдалтай байгаа. Аливаа зүйлийг хийхээр энерги дутаад байгаа. Иймэрхүү шинж тэмдгүүд илэрч байвал танд энэ эдгээр зүйлүүд наалтсан байх магадлал маш өндөр байгаа гэсэн үг байна. Тийм болохоор эдгээр зүйлүүдээс салаад эдгээр зүйлүүд хэрвээ наалтсан байгаа бол эдгээр зүйлүүдээс салж байж л хүн өөдрөг үзэл бодолтой болоод өөдрөг үзэл бодолтой болсон хүн өөртөө итгэж эхэлнэ. Өөртөө итгэж эхэлсэн хүн илүү их зоригтой, тууштай, дайчин, хөдөлмөрч, урагшаа явж чаддаг болохоор энэ асуудал, энэ зүйл бол маш чухал зүйл байгаа. Хүний амьдралын нийгэм төрөнд өөр дөрөө хийх цэвэрлэгээ ангаалтуудын нэг байгаа. Тийм болохоор эдгээр зүйлүүдийг та нар маань хийхийг хүсэж байх юм бол надтаас холбогдорой. Тэгээд бас миний өмнөх бичлэгүүдийг бас үзээрэй. Өмнөх бичлэгүүдээр би бас маш олон хэрэгтэй мэдлэгүүдийг хуваалцсан байгаа. Тийм болохоор тэдгээр бичлэгүүдийг маань бас сонсоод бас маш үнцэнтэй мэдлэгүүдийг өөрсдөө хуримтлуулж аваарай. Тэгээд энэ бичлэгийг маань энэ хүртэл үзсэн та нартай маш их баярлалаа. Тэгээд энэ газараасаа та бүгдтэй гайхалтай хайрын гэрлийн энергийг явуулъя. Тэгээд дараагийн хамжлагаараа үзье. Түр баяртай.